За сайн байцгаана уу. Золоо шоуын 4-р дугаар хүрэхэд бэлэн болж байна. За та бүхэн 7 хоног хэрхэн өнгөрсөн бэ? Минийх бол нэлээд завгүй байсан. За тэгээ яг үндсэн сэдвээр орох өмнө би нэг юмыг тодруулмаар байна. YouTube дээр байгаа зарим комментууд нь устгагдаад байна. Ягаад устгагдаад байгааг би мэдэхгүй байгаа. Ямар ч хэсэн 3 дугаар дугаард коммент бичсэн залууд хандаж хэлмээр байна. Комментоо дахиад бичээрэй. Коммент чинь маш сонирхолтой байсан болохоор асуултуудаа дахиад бичээд би тэгээд боломжоор хурдан хариулахыг хичээнэ. За энэ дугаар хэнд зориулагдсан бэ? Хэрвээ чи удахгүй гадаадад их сургууль сурах гэж явж байгаа юм бол хэрвээ чи мөнгөгүй, танилгүй гэхдээ ажиллахад хөдөлмөрлөхөд бэлэн юм бол энэ дугаар чамд маш хэрэгтэй болно. Давхар би юу амлана вэ гэвэл хэрвээ миний ярьж байгаа зүйлсүүдийг биелүүлэх юм бол 3 сарын дотор чи сургуулийнхаа хажуугаар ажилтай, найз нөхөдтэй болно. Би бол энийг амлаж байна. Гэхдээ энэ миний амлалтыг биелүүлэхийн төлөө заавалчгүй суурь байх хэрэгтэй. Тэр суурь нь юу вэ гэвэл нэгдүгээрт чи өөрийн гэсэн тодорхой сонирхол хоббитой байх хэрэгтэй. Хоёр дахь зүйл нь юу вэ гэвэл чи гадаад хэлтийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Ягаад энэ хоёр зүйл хэрэгтэй вэ гэвэл би өөрийнхөө Шанхайд явсан туршлагаасаа хуваалцъя. Би Шанхай руу явахдаа нэг таньдаг Шанхайд амьдраад сурж байгаа нэг таньдаг хүнтэй байсан. Тэрнээс гадна бол би бол огт ямарч танилгүй Шанхай руу явсан. Гэвч би Шанхай руу явна гэдгийг би нэг жилийн өмнө мэдж байсан. Би бас шинэ газарт амьдрахдаа яадаг вэ гэвэл би тухайн орны түүх болон соёлын талаар ном уншдаг. Тэр номнуудаа 3-5 ном уншингуудаа би тэр улсын соёлын болон түүхийн талаар ерөнхий мэдлэгтэй болчихж байгаа. За энэ улс ийм соёлтой, ийм түүхтэй, ийм улс юм байна. Улс гэдэг мэдлэгтэй болчдөг. Шанхай руу явахдаа Шанхай руу яваад Шанхайд очингуудаа миний хамгийн түрүүнд хийсэн зүйл юу вэ гэвэл би Шанхайгийн 2 comedy club дээр очиж comedy хийсэн. Нэг нь бол Shanghai Comedy Club, нөгөөх нь бол Kung Fu Comedy. Тэр нь юу вэ гэвэл stand-up comedy чи миний сонирхол. Би stand-up comedy хийдэг болохоор тэр comedy club-уудээр очиод өөр босод комедиануудтай танилцаад 2-3 сарын дотор найз нөхөд болоод өөрийн гэсэн хүрээлэнтэй болчихж байгаа юм. Комедигаас гадна би пошт үссэн. Би Германд их сургуульд сураад Германд амьдарч исэн Пош Герман хэлээ ашиглаад би Шанхайд амьдардаг Пошуудын группт илссэн, Шанхайд амьдардаг германчуудын клубт илссэн. Давхар би Бразил жужитсугийн клубт илссэн. Тэгэхээр боддоо яг Шанхайд очингуудаа би 4 танилын хүрээлэнтэй бол. Нэг нь бол комедигоор, хоёр дахь нь бол Пош германууд, дөрөв дэх нь бол Бразил жужитсугээр. Бразил жужитсу эсвэл комедиг бол 7 ногт 2 удаа комеди хийдэг байсан. Тийм болохоор 7 ногт 2 удаа тогтмол уулздаг хүмүүстэй болоод тэгээд тэр комедиануудын дундаас би бүр дотны 3-4 найз нартай болсон. Тэгээд тийм болохоор эхний шаардлага бол маш чухал. Чиний хобби чинь юу вэ? Хэрвээ чи Герман руу явъя гэж хэлье. Германы одоо Берлин руу явлаа гэж бодъё. Чи Берлинд очиж байгаа бол Берлинд чинь зөндөө олон гадаад хүмүүс амьдардаг. Герман хэл мэдгүй байж болно. Гэхдээ чи заавалчгүй англи хэлтэй бай. Англи хэл байхгүй бол орос хэлтэй бай. Гэхдээ ерөнхийдөө англи хэлний суурьтай гэж бодъё. Англи хэлний суурьтай гэж бодъё. Дээрс нь мэд чиний хоббиг зураг авах гэж хэлье. Хэрвээ чи зураг авах хоббитай бол
Берлинд очоод зураг авдаг группт илс. Зураг авдаг группийн уулзалтан дээр оч. Тэр уулзалтан дээр 30 хүн очлоо. Тэр 30 хүнээс ядаж нэг хүнтэй гар нийлэн санаа нийлнэ. Тэр группийнхаа уулзалтанд хүнтэй танилцсныхаа дараа Facebook-ээ эсвэл утас шүрнэсээ солилцоод нэг найзтай боллоо. Тийм болохоор өөрийн гэсэн сонирхолтой байх маш чухал. Хоёр дахь зүйл юу вэ гэвэл гадаад хэлний мэдлэг маш чухал. Миний хувийн бодол юу вэ гэвэл орчин үеийн залуучууд заавалчгүй англи хэлтэй байх ёстой. Одоо Берлиний жишээгээр яриа л да. Берлиний жишээгээр ярих юм бол хэрвээ герман хэл байхгүй бол ядаж англи хэлтэй бай. Англи хэл бол дэлхийн номер 1 хэл. Хамгийн чухал номнууд, шинжлэх ухааны нээлтүүд, кино, соёлтой холбоотой бүх зүйлүүд англи хэл дээр байдаг. Хэрвээ англи хэлний мэдлэггүй байх юм бол дэлхийн хөгжлөөс хоцорж байгаа. Дэлхийн хөгжлөөс хоцорж байгаа гэвэл одоо энэ даяаршиж байгаа дэлхийд чиний чадварчин бусад хүмүүсээс илүү доор байгаа гэж хэлж болно. Яагаад гэвэл англи хэлтэй хүмүүс альва шинэ мэдлэгийг шууд одоо энэ мэдлэгийн аягнаас шууд ууж байгаа. Харин чи тэр мэдлэгийн аягнаас уух боломжгүй. Яагаад гэвэл англи хэлгүй. Тийм болохоор заавалжгүй англи хэлтэй байгаарэ гэдгийг би бол зөвлөмөр байна. За тэгээд шинэ газардаа очлоо. Чи өөрийн гэсэн сонирхолтой. Тэр сонирхлын клубийнхаа уулзалтанд очиж байна. Тэгээд тэр уулзалтан дээр чин ерөнхийдөө дэлхийд даяар байгаа том хотуудад expat group гэж байдаг. Тэр нь юу вэ гэвэл альва улсад амьдарч байгаа гадаад хүмүүс хамт нийлдэг. Тэгээд дийлэнх яриа нь англи хэлээр явагддаг. Англи хэлээр явагдана гэсэн явагдахаар яах вэ? Хэрвээ чи англи хэлний суурьтай юм бол чи 3 сар 4 сар тэр хүмүүстэй нийлээд чиний англи хэлний мэдлэг чинь сайжирна. Яагаад гэвэл хэл гэдэг чинь бол амьд юм. Ном уншаад тэр хэлийг бол эсвэл дүрмийн нүдэд хэлийн тодорхой хэмжээнд сурж болно. Гэхдээ хамгийн хурдан хамгийн хэлбэр арга бол амьд харьцаагаар англи хэл сурах. За би бас тусдаа хэл сурахын талаар тусдаа дугаар хийнэ. Тийм болохоор англи хэлний суурьтай байх чухал гэдгийг давтан хэлье. Өөр юу хэрэгтэй вэ гэвэл өөрийнхөө сургуулийнхаа нэг жилээ урьдчилаад төлөвлөгөө гарга. Дэлхийд даяарчин төстэд байдаг. 9 сарын 1-нд хичээл эхлээд 6 сарын сүүлээр дуустдаг. Гих мэтчлэн. Хэрвээ чи яг хичээл эхлэхийнхаа үеэр 1 жилийн төлөвлөгөө гарга. 1 жилийн төлөвлөгөөгөө 3 сараар хуваа. Тэгээд ер нь эхний жилдээ бол хэлний бэлтгэлд сурдаг штэ. Хэлний бэлтгэлдээ сурах юм бол хичээл чинь ерөнхийдөө өглөө 8-аас ороод 12 юм уу 1 цаг гээд тардаг. Тэгэхээр асар их чөлөөт цагтай байдаг. Ер нь их сургуульд завгүй байна эсвэл ачаал ихтэй гэдэг бол ер нь энэ бол цэвэр өөрийнхөө цагаа яаж зөв зарцуулах байгаас шалтгаалж. Түүнээс бол оюутан насны үед бол зав бол маш их байдаг. Би бол тэрийг бол одоо ажиллаа хийгээл бол тэрийг бол ойлгож байгаа. Ямар их завтай байдаг вэ? Оюутан байхдаа бол ямар их завтай байдаг гэсэн мэгдийг бол одоо л ер нь ойлгож байна. Тэгэхээр 1 жилийн төлөвлөгөө гарга тэрийг 3 сараар хуваачих. 3 сар хуваахтаа яах вэ гэвэл
өнгөрсөн жил хэлний бэлтгэлд сууж исэн хүүхдийг олоод ав. Тэр хүүхдээс зөвлөгөө ав. За шалгалтууд хизээ ордог вэ? Шалгалтандаа яаж бэлтэх үү? Ямар материалаас бэлтэх үү? Шалгалтаа сайн юм онц өгсөн хүүхдийг олох юм бол бүр амар тэр хүүхд чинь чамд боллоо ёстой гой зөвлөгөө өгч чинь. Гэтээ сургууль болгон ч хуваартай байдаг шүү дээ. За 3 сар болгон шалгалт авдаг. Тэгэнгүүтээ нэг семестр дуусангууд нь том шалгалт өгнө. Тэгээд жилийн дараа бол хамгийн гол шалгалтаа өгдөг. Тийм болохоор хизээ шалгалтаа өгөхөө мэдээд авчих. Хэрхэн бэлтгэхээ бас илүү тэр одоо хэлний шалгалтыг өгсөн хүүхдүүдээс зөвлөгөө аваарэ гэдгийг хэлье. За тэгээд чи эхний алхмуудаа хийчихлээ гэж бодъё. Өөрийн гэсэн сонирхлын клубд илсчихлээ. Өөрийнхөө жилийнхаа төлөвлөгөөгөө гаргачихлаа. Одоо 3 дахь зүйл. Ажил олох. Хэрвээ чи Европын орнуудад амьдарч байгаа бол хамгийн түрүүнд Аз хоолны газрууд руу оч. Хятад хоолны газар, Солонгос хоолны газар, Японы суши, эсвэл рамен ч юм уу. Аз хоолны газруудаар очоод өөрийнхөө анкетээ өг. Юу н гадаад явахаас өмнө анкетаа англи хэлээр бэлдээд хэвлэлсэн бай. 1-5 дахь өдөр хичээлчин орж байгаа. Тэгээ хичээлчин өглөө 8-аас нэг өдрийн 1 цаг хүртэл байгаа бол эхний 1 сараа шовдгуугаар ажил ол. Европын орнуудад бол хэрвээ чи хэлэхгүй бол ажил олоход маш хэцүү байна. Яг одоо ямар ч герман хүмүүс бол чамайг хэлэхгүй бол ажилд авах магадлал бол маш бага. Тийм болохоор Аз хоолны газруудад зөөгчөөрч биш, аяг угаагч бэлтгэгчээр ажил. Тийм болохоор яг одоо 3 сарын дотор бол би бол бүрэн итгэлтэй байгаа. Хэрвээ миний одоо зөвлөгөөний дагуу хийх юм бол чи бол 3 сарын дотор ажилтаа сонирхлоо хөгжүүлнэ, хэлнийхээ чадвараа дээшлүүлнэ. Тэгээ гоё найзуудтай болно. Хамгийн гол нь энийг хэрэгжүүлэх ёстой шүү. Миний хэлж байгаа зүйлүүд бол хэцүү юу? Хэцүү биш. Амархан биш. Гэхдээ чамайг бол хов хүнээр гэдгээр чин хөгжүүлж өгнө. Ер нь ирээдүйн амжилтад чин суурь болно. Би өөрийнхөө Шанхайгийн 1 жилээс хуваалцъя. Би Шанхайд 1 жил амьдрахдаа одоо Porsche группийн шугамар зөндөө олон одоо танилын хүрээтэй болсон. Би Шанхайд Porsche консулын хилцс байдаг. Тэгээ Porsche консулын хилцс нь бол бүтэнсэ өдөр болгон Шанхайд амьдарч байгаа Porsche хүүхдүүдэд Porsche хэлний хичээл ордог байсан. Би тэгээд тэр Porsche хэлний дамжаанд Porsche хэлний багшаар сайн дураар бол хичээл заадаг байсан. Давхар герман клубд би бол бас мундаг одоо захиргааны түвшний герман хүмүүстэй танилцаж аваад тэднээс бол зөндөө олон зөвлөгөө зөндөө юм сурж авсан. Stand up comedy-гийн шугамар бол би зөндөө олон найзтай болсон, зөндөө олон мундаг комедиануудтай танилцсан. Тэр шугамараа бас Потапитээр UB comedy-д гадаадын мундаг комедиануудыг авчирдаг. Гэхдээ би яг Шанхай comedy club-д яг анх comedy хийж эхлэхдээ бол би зөвхөн open mic буюу нээлттэй микрофонд нь ярьдаг байсан. Нээлттэй микрофонд бараг 4-5 сар нээлттэй микрофонд оролцсны дараа
би яг Шанхай Comedy Club-ын үндсэн шоунууд дээр нь гарч эхэлсэн. Үндсэн шоунууд дээр гарахаас гадна хэрвээ гадаадаас комедиан ирж байсан бол би манай заалны бэлтгэл ажлуудад нь бас сайн дураар бас тусалдаг байсан. Сандал зөөгөөл сандлаа тавиал дараа нь шоу дуусангууд сандлаа хурааж мураагаал. Тийм болохоор ер нь хүнд хэрэгцээтэй зүйл хийх ёстой. Хүнд өөр хүмүүст хэрэгцээтэй байж иж хүмүүс чамайг үнэлнэ, хүмүүс чамтай илүү дотн хайрцсан. Тийм болохоор залуу нас дээр илүү хөдөлмөрлөх, хүмүүст туслах бол маш чухал шүү. Нэг санаж аваарай. За. Өөрчн би юу хэлэх гэсэн бэлээ? Тэгэл яг Шанхайд 1 жил амьдраад би бол өчнөө олон бүр дотны сайн найз нартай болоод надад бол Шанхай бол зөндөө олон боломж өгсөн. Тэр боломжуудаа заримыг нь ашигласан, заримыг нь ашиглаагүй. Тийм болохоор дүүнер минь энэ подкастыг сонсож байгаа хүмүүс одоо миний ярьж байгаа зүйлийг хэрэгжүүлээрэй. За энэ дугаар ер нь бусад дугааруудаас арай богиных нь байгаа. Би гэхдээ бол ер нь нэг тийм удаан уршуу ярмааргүй байна. Тийм болохоор энэ дугаар ингээд 17 минутын подкаст боллоо. Гээд асуулт байвал асуултуудаа комментэн дээр бичээрэй. Ер нь дараагийн дугаарууд дээр би гадаад хэл яаж сурах вэ? Хүмүүстэй яаж харьцах уу? Хүмүүстэй яаж танилцах уу? Энэ сэдвүүдээр ярих болно. Энэ сэдвүүд бас хэрэгцээтэй болно гэдэгт найдаж байна. За та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаард уулзъя. Ажлын 7 хоногоо ирч хүчтэй байгаарэ. За баярлалаа.